За улсын цэцэрлэгийн нэг өдрийн хоолн дээр жишээ авахад нэг хүүхдэд нэг аяга ногоотой шөл, нэг мантун бууз, нэг аяга харцай. За харин өглөө оройн хоолндоо нэг аяга аарц эсвэл хүүхдийн будаа жимсний шүүсийг нэг борцогтой яддаг. За тэгвэл улсаас төсвөлсөн мөнгөөр хүүхдүүдэд өгдөг энэ хоол нь хүүхдийн авах ёстой шимт хичээлийг нөхөж чадахгүй байна гэж 2016 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааны дүнгээс харагджээ. За үүнээс үүдэн бага насныхны дунд шимт тэжээлийн дутагдал түгээмэл ажиглахдах болжээ. За бид хоолны зардлыг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг бол цэцэрлэг эцэг их төр хамтран хариуцлага бүлэг зарчим руу яаж шилжүүлэх вэ гэдэг ийм талын тооцоо судалгаануудыг бас хийгээд явж байгаа гэсэн. Тийм. Хэрэг хүсэлт ирдэг та нар? За эцэгчүүдээс үл яг цэцэрлэгийн хүүхдүүдээр бол хоолны зардлыг нэмэгдүүлэх нь бол намар нийлэн хүсэлтүүд ирнэ. За тэгээд хүсэлтүүд бол ерөнхийдөө наамж чинь. Боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас мэдээлж байгаагаар улсаас хүүхдийн хоолны мөнгөнд жилдээ 106 тэрбум төгрөг зарцуулдагч. За энэ нь сургууль цэцэрлэгийн хүүхдүүдтэй хуваахад сургуулийн нэг хүүхдийн үдийн цанд 600 төгрөг, цэцэрлэгийн хүүхдэд 1200 төгрөг зарцуулагддаг юм а. За энэ мөнгийг нэмэгдүүлэх эсвэл эцэг эхээс нь мөнгө авч нэмэх тухай яригддагч. Энэ яриа намартаа нэг гараад л намждаг тухай ярьлаа. Энэ жилийн судалгаанаас харах юм бол ерөнхийдөө D-амин дэмий тутал маш түгээмэл байгаа дээ. Жишээлбэл 5 хүртэлх насны хүүхдийн болог бараг одоо 61% D-амин дэмий туталтай. 5 настай хүүхдийн амин дэмий туталтай байна гэхэд 6 настай сургуульд орж байгаа хүүхэд бол D-амин дэмий туталтай л байна гэсэн үг. Тэр энэ хүүхдүүдийн сурах чадвар болон бие биедрийн өсөлт хөгжилт бол мэдээж сүргээр нөлөөлнө. Хүүхэд хоол тэжээлийн дуталтай ийм хүүхдүүд бол яг амархан ядардаг, ойлгох, тогтоох, сурах сонирхол муутай байна. За дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын цэцэрлэг ерөнхий боловсролын сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх чиглэлээр боловсрол соёл шинжилгээ ухааны спорт яам, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, нийслэлийн боловсролын газар хамтран ажиллахаар болж байна. За тэд цаашдаа сургууль цэцэрлэгийн эрүүл хүнсний орчин бүрдүүлэхэд тохиолдож байгаа бэрхшээл, харилцах арга замын талаар хэлэлцэн, за түүнчлэн үдийн цаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, шинчилсэн төсөлд хамтрагчдын саналыг авч тусгах зэрэг ажлуудыг хийх зорилт тавьжээ.